Монгол улсын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн сонсох хэрэгтэй байна. Монгол улсын батлан амгалахын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн хулгайчдаа одоо зохицуулж чадахгүй бол бүгдээр албан ажил өөрөлт ажил чөлөөлөх шаардлагатай. Монгол улсын цагдаагийн газарт ямар шин хулгайч нар амьдарч байна гэхээр хүн алсан, хулгай дээр хийсэн хулгайч нар өнөөдөр бууз зэвсэгтэй явж шít. Зарим нь одоо хятадын цагдаагийн газарт ажиллаж байсан гэдэг гэж байна. Ийм аюултай үйл ажиллагаа явагдаж байна. Нэгт хоёрт одоо Дүүрэн Эрдэнэтийг өөрийн одоо сансрын тусгай төхөөрөмжөөр нисгэж байна. За энэ нисэлтийн үйл ажиллагаа яг энэ Ингчин хотгоноос Зайсангийн орой дээр одоо маш одоо хурдтай нисэлт үүсгэсэн. Үүнийг одоо харах хүн нь болохоор өөр одоо ондоо орон зайд давтагддаг тийм тусгай төхөөрөмж байгаа. За ийм үйл ажиллагааг одоо хан уул дүүргийн цагдаагийн газрын хийж байна. Одоо тэр дашны одоо дарга өөрөө сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ үйл ажиллагааг хийж чадахгүй бол ажлаа орхих. Нисдэг тавыг хайгаа байж шít. Одоо тэр хан уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийг одоо эргүүлийн 2 цагдаа байжгаад хан уул дүүргийн 2 дугаар хорооны хэлцэн цагдаагийн дасгийн ажилтнууд гинэ. Нэг нь одоо ардын жүжигчин Цэрэн даваг, нөгөөх нь 084 ангийн сайн юм, нөгөөх нь сайн юмтай адилхан 1987 оны цагуурын салгаанд байсан цэрэг байгаа шүү дээ. За эдгээр хулгайч нар одоо өөрсдөө дүр хувьсгаж одоо дүрөө өөрчилж хүмүүсүүдийг одоо тусгай төхөөрөмжөөр шоронд явуулах, эсвэл одоо 111, эсвэл одоо майнт, эсвэл одоо эрүүлжүүлэхэд одоо байлга мөнгө авдаг одоо тийм одоо аюултай алуурчид хулгайч нар болсон байна. Ер нь тэгээд энэ хан уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа цагдаа гэдэг өөрсдөө нэрлэлцэн эдгээр жүжигчид буутай явж байна. За энэ зэвсэгтэй явж байгаа тохиолдол бол Эрдэнэтийг одоо Ариун маршал Дүүрэн Эрдэнэтийг 2 удаа буудсан. Энэ буудсан одоо ойлтууд нь одоо байгаа. Нэгт хоёрт одоо хэд хэдэн хүнийг буудсан одоо тийм аюултай үйл ажиллагаа явсан. Тэр бууга одоо өөрөө аваа явж байгаа шүү дээ. Тэр хан уул дүүргийн 2 дугаар хорооны дасгийн ажилтан. За сайн юм. Нөгөөх нь ардын жүжигчин Цэрэн даваг хоёр залуухан болцсон байгаа шүү дээ. Би арьцмаар ерөөсөө ойролцоо тийм аюултай хулгайч нар байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Тэгээ одоо Монголын бизнесмэнүүдийг, Монголын томоохон армийн генералуудыг одоо буудаж алсан